Зарим хүмүүс бөө болж төрцгöдөг. Харин зарим хүмүүс зөвхөн мөнгөний төлөө л бөө болцгоодог. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр зөвхөн мөнгөний төлөө бөө болж хуурсан нэгэн залуугийн хачирхалтай түүхийг өгүүлэх Димуга гэдэг нэртэй 2022 онд нээлттэй хийсэн Солонгос киног хураангуул үзсгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үзсгэнэ үү. Манай энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтран үргэж байна. Хэрв та 18 нас хүрсэн бол доорх сэтгэгдэл хэсэгт байршуулсан холбоосоор орж манай сувгийн D-Recaps гэсэн урамшууллын кодыг ашиглаад урамшуулал авах боломжтой. Энэ залуугийн нэрийг Шиннам гэдэг манай киноны гол дүр. Тэрээр мөнгө олохын тулд өөртөө байсан бүх мөнгөөр бөө болох сургалтанд суугаад одоо хүртэл сахиусаа олж авч чадаагүй амжилтгүй яваа нэгэн. Харин энэ залууг Чогдам гэдэг Шиннамтай хамтдаа бөө болох сургалтанд суугаад өөрийнхөө сахиусыг дуудаж чадсан хамгийн шилдэг сурагч. Тэгээд энэ өдөр бөө багш нь бүх сурагчдынхаа өмнө Чогдамыг гаргаж ирээд Чогдам бол өөрийнхөө сахиусыг дуудаж чадсан манай шилдэг сурагч. Тэрээр одоо ямар ч хүнийг хараад өнгөрсөн болоо ирээдүг нь хэлж өгч чадхаар хүчрэхэг бөө болсон. Тийм учраас би Чогдамыг Ганнам дүрэгт хуваарлаж Ганнамын бөө хэмээн өргөмжилж байна гэж хэлтэл Шиннам багшаа би ч гэсэн хааны газар хуваарлагдаад ажил хиймээр л байна штэ. Чи одоо яг яаж бөөгийн ажлыг хийх гээд байгаа юм бэ? Чогдам шиг өөрийнхөө сахиусыг эхлээд дуудчих. Тэгхийн бол би чамааг хүссэн газар чинь хуваарлана. Харин чи дараагийн семестрийн сургалтанд дахиад суугаарай гэж хэлээд энэ семестрийн сургалтыг дуусгадаг. Тэгтэл Шиннам би яг одоо л бөө болно гэж зөрүүдлээд онлайн орчинд өөрийнхөө зарыг байршуулж эхэлдэг ба тэрээр зар дээрээ ханийн тэнгэр дуудана. Хараалж жатах хариулна. Эд баялаг мөнгө төгрөг дуудаж өгнө. Ирээдүг зөгнөж ажил төрлийг чинь бүтээж өгнө гэж бичээд холбогдсон бүх хүмүүсээ гэрлүүгээ дуудаж ирснийхэн дараа санаанаасаа элдв янзын зүйлсийг зохиож яриад өөрийгөө хуурамч бөө гэдгээ мэдэгдээд нэг ч төгрөг олж чадалгүй нэлээд хэд хоногийг өнгөрөөдөг. Тэгтэл нэг өдөр эдний гэрт Йохи гэдэг нэртэй бүсгүй ирээд түүнд өөрийгөө үзүүлтэл чи их сул биетэй юм аа да. Үгүй би жуудаагаар хичээлдэг. Би чинь үндэсний авраг хүн шүү дээ. Тийм үү. Тэгвэл чи сүүлийн үед их мартамхай болоод байгаа юм аа да. Үгүй би ой санамж үнэхээр сайтай. Би ч одоо ямар сони юм бэ? Дээрээс бууж ирсэн сахиус л ингэж хэлээд байна штэ. Би ямар санаансаа зохиож яриад байгаа юм уу? Тэгвэл би нэг ариун цэврийн өрөө орчоод ирье. Зя ингэж хэлээд Йохиг ариун цэврийн өрөөрөө явтал Шиннам Йохигийн цүнхийг нууцаар ухаад иргэний үнэлэхнийхэн зургийг дарж авангуудаа Йохиг буцаж ирснийхэн дараа чи 2 хоногийн дараа манад буцаад ирээрээ. Өнөөдөр миний сахиус жаахан ядарсан бололтой гэж хэлээд Йохиг гэрээсээ явуулдаг. Тэгэд Шиннам Йохигийн иргэний үнэлэхэн дээр бичигдсэн грек хаягийн дагуу буюу Ганнам дүргийн 7 дугаар хороонд ирж тэр хавийн оршин суугчдтай уулзаад Йохигийн талаар бүхий л мэдээллүүдийг цуглуулж түүнийг хойд автагаа хоёулахна амьдардаг байсан. Тэгээд хойд аав нь жилийн өмнө амиа хорлсон мөн энэ хавийн барилгууд дахин төлөвлөлтөнд орохоор болсон ба Йохи газрынхаа гэрчлэгийг хайж байгаа. Харин тэр газрынхаа гэрчлэгийг нас барсан аав нь хаа нэг газар авчиад нуучихсан гээд бүхий л мэдээллүүдийг нь олж авангуудаа товлсон өдрөө Йохитой дахиж уулзаад танаа хуучин хашаа байшин чинь дахин төлөвлөлтөнд орох гээд байгаамаа да. Бас чи нас барсан аавынхаа талаар асууж лавлах гэсэн юм уу да гэж асуутал Йохи би аавтайгаа уулзмаар байна. Би аавынхаа хоолойг дахиад ганцхан л удаа сонсмоор байна гэж уйлсаар байгаад Шиннамаар нас барсан аавынхаа сүнсийг дуудуулж аавтайгаа дахин уулзахаар тохиролцдог. Ингээд мөнгөний төлөө хэрэг мандаасан Шиннам маань багш дээрээ гүйж ирэнгүүтээ болж өнгөрсөн бүх үйл явдлуудыг нэг нэгэнгүй хэлээд багшаасаа багшаа та надад сүнс яг яаж дуудахыг заагаад өгөөч төхөө гэж гойтол багш нь. За чи одоо бүр бөөгийн нэр барьж лөөр хийдэг болоо юу? Одоохон наад тэнэг үлдлээд зогсоо. Багшаа надад яг одоо мөнгө үнэхээр хэрэгтэй байна. Би тэр хүүхнээс авсан мөнгөө ээж рүүгээ шилжүүлнэ штэ. Манай ээжэд үнэхээр их мөнгө хэрэгтэй байгаа. Та бид хоёр туслаач дээ төхөө. Үнэхээр тийм юм бол би чамд нас барсан хүний сүнсийг яг яаж дуудахыг зааж өгье. Гэхдээ тэрнээс өмнө чи энэ дууг цээжлэх ёстой. Энэ дуу бол бөөгийн онгоц сахиусыг дуудаж өгдөг ариун Димуга гэдэг нэртэй дуу. Хэрвээ чи энэ дууг зүрх сэтгэлээсээ дуулж өөрийнхөө онгоц сахиусыг дуудаж чадах юм бол дараад нь тэр нас барсан хүнийхээ сүнсийг дуудаж чадна гэсэн үг. Гэхдээ наад дуу чинь хагас дутуу байгаа шүү. Үлдсэн хэсгийг нь чи өөрөө зохиогоод дуулах ёстой. Чамд энэ кассеттай хөгжим хэрэг болно. Учир нь энд агуу Димуга дууны эхний хэсгийг нь дуулсан байгаа гэж хэлээд ажилд нь амжилт хүсээд Шиннамыг явуулдаг.
Тэгтэл Шиннам өөрийнхөө дотоод сэтгэлийн үгсээр дутуу бичигдсэн ариун Демуга дууг гүйцээж бичээд өнөөх дууга бүтэн 7 хоногийн турш тасралтгүй дуулж сахиусаа булгаж авахыг оролддогч тэрээр урд уртынхаасаа нэг ч алхам урагшилж чадалгүй байсаар өдөр хоногуудыг өнгөрөөдөг. Тэгээд удалгүй Йокитой уулзахаар товлсон тэрхүү өдөр нь болж Шиннам Йокитой хамтдаа нас барсан аавынх нь амьдарч байсан байшингийн үүдэнд хурч ирээд юу л болвол болог гэж бовтонгуудаа багшийнхаа өгсөн хөгжмийг асааж ариун Демуга дууг тоглуулад Йокигийн аавын сүнсийг дуудах оролдлогыг хийж эхэлдэг. 저기요. 나 왜 불렀니? 거야. 아버지? 나 나갈 겁니다. 이주 계약서 어딨어요? 날 왜 죽였니? 계약서 어딨어요? 여보세요? Ингээд энэ үйл явдлаас хойш бүтэн 6 сарын хугацаа өнгөрч Ганнамын бөө хэмээн өргөмжлөгдсөн Чогдом дээр нэгэн настай эмэгтэй хурч ирээд их чинь 6 сарын өмнө ор сороггүй алга болсон хүүгээ хайж яваа юм аа. Та миний хүүг хайгаад өгөөч гэж хэлээд хүүгийнхээ зургийг үзүүлтэл Чогдомтой хамт нэг сургалтанд суусан манай Шиннамын зураг байх нь тэр. Тэгтэл Чогдом бөө багш руугаа залгаад Шиннам 6 сарын өмнө ор сороггүй алга болсон юм байна. Та энэ талаар мэдсэн үү? Шиннам хамгийн сүүлд тантай хизээ уулзсан бэ гэж асуугаад 6 сарын өмнө сүмс дуудахаар Ганнам дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр рүү явсан болохыг нь мэдээд Ганнам дүүргийн 7 дугаар хороонд очиж тэр хавийн оршин суугчдтай уулзаж Шиннамын хил сургийг хайж явсаар энэ 7 дугаар дүүргийн дэд бүтцийн дахин төлөлтийн ажлыг бүхлээр нь хариуцаж авсан Исо хэмээх нэртэй танхаа этгээдэд баригдаад гадны хүн байж манай нутаг дэвсгэрт дураараа хисүүчилж оршин суугчдын 5 духыг алдагдуулаа зогсохгүй элдв шидийн асуултуудыг асуусан байна хэмээх шалтгаанаар зодуулаад дахиж энэ хаваар нэг л удаа үзэгдэх юм бол алан шүү гэсэн сануулгыг аваад 7 дугаар хорооноос хөөгдөд явдаг. Үүний дараа киноны син солигдож Ганнам дүүргийн 7 дугаар хорооны хамгийн алдартай бүү Ма гэдэг хүн шоронгоос суллагддаг ба түүнийг танхаа Исо шоронгоос тосч аваад Йоки дээр дагуулж ирэнгүүтээ нэрээ тоо хоёр чин хосууд билүү уулзалгүй удсан хүмүүс хоёр биенээ их л сансан байх та. Чи Йокигийн аавын сүнсийг дуудаж тэр нуусан газрын гэрчлэгийг надад олж өг. Тэгхийн бол би Йокиг суллж явуулна. Түүгээр ч зогсохгүй би эдний газрыг яг одоогийн зах зээлийн үнээс 5 дахин өндөр үнээр худалдаж авна. Би чамд бэлтгэлээ базаах 10 хоногийн хугацаа өгье гэж хэлээд Магаар Йокигийн аавын сүнсийг дуудуулахар болдог. Тэгтэл агуу бөө Ма өмнө нь арх их ууж тамхи их татаад 100 цэнгэл хит их хөөж бөө хүний баримтлах ёстой алтан дүрмүүдээ баримтлаагүйгээсээ болоод өөрийнхөө сахиусаа хилэгнүүлээд сахиустаа хаягдаж яг одоогоор ямар ч хүч чадалгүй болчихсон байдаг ба. Тэрээр 10 хоногийн дотор сахиусаа буцааж буулгаж авах арга чаргуудыг хайж явсаар манай Шиннам болон Чогдом хоёрын бөө багштар нь хурч ирээд бөөгийн онгоц сахиусыг дууддаг агуу Демуга дууныхын шүлгийг гуйж аваад онгоц сахиусаа буулгах бэлтгэлдээ эрчимтэй гихч нь ордог. Харин нөгөө талд Чогдом сахиусаа буулгачихсан Шиннамыг хайж бөөлөөд баруун хойд зүгт 3 ширхэг өндөр шонгийн модны харалдаах шар өнгийн зочид буудал дотор амьд сэрүүн хоригдож байгаа болохыг нь мэдрээд Ганнам дүүргийн бүх зочид буудлуудын мэдээллүүдийг интернетээс хайж тэндээсээ зөвхөн шар өнгөтэй бас баруун хойд зүгт байрлах зочид буудлуудыг нь сонгоод бөөж байх үедээ олж харсан өнөөх зочид буудлаа бүр яг таг олоод маргааш нь Шиннамыг олж авахаар өнөөх зочид буудал руугаа ирээд зочид буудал дотор яваад ортол өөрийг нь зодсон танхаа Исо буудал дотор зогсож байх нь тэр. Тэгээд Чогдом Исог сэмээрхэн гитээд араас нь тагаж явтал энэ буудлын ресепшн бололт нэгэн авгаа гинэтгэн гараад ирдэг. Тэгтэл Чогдом өө сайн байна уу та? Би энд шинээр ажилд орсон хүн байна. Исо захирал танд миний талаар хэлээгүй хэрэгөө.
Намаг өөртөө ч уулзаж энэ барилгын зохион байгуулалт болон бүх үйл ажиллагаануудтай танилцаарай гэж хэлсэн юм л да. Та надад энэ барилгыг нэгэнгүү танилцуулаад өгөх үү гэж хэлээд энэхүү эвгүй хчиг хуураад барилга доторх бүх үйл ажиллагаануудтай танилцаж эхэлдэг. Тэгсэн чинь энэ ихч өөрийгөө би бусдыг ховсдох чадвартай. Энэ барилга дотор надад ховсдуулсан өвчтнүүд л байдаг. Гэхдээ энд үнэхээр хэцүү нэг өвчтөн байдаг. Би чамд тэр өвчтнөө танилцуулъя гэж хэлээд үс гизг нь харцаач сэгсэлсэн манай шинэ нам дээр дагуулж ирэнгүүтээ энэ өвчтөн манад 6 сарын турш хоригдож байгаа. Би тэрнийг ховсдож чадсан ч түүгээр нэг ч үг хэлүүлж чадаагүй. Учир нь түүний сүнс үнэхээр хүчрхэг юм байлээ. Тиймдээч түүнийг өнөөдөр хороохоор болсон. Удахгүй Исо захирал түүнийг эцсийн замд нь үдэж өгнө гэж хэлэнгүүтээ шинэ намыг Исо руу явуулдаг. Тэгтэл Исо ховсдуулж ухаанаа алдсан манай шинэ намаас чи 6 сарын өмнө бөө бөөлж нас барсан хөгшний сүмсийг дуудах үедээ тэдний газрын гэрчлэгийг хаана байгаа болохыг нь олж харсан уу? Чи тэдний газрын гэрчлэгийг хаана байгааг нь мэдхүү гэж хэд хэд удаа асуугаад нэг ч үг хэлүүлж чадалгүй уурлаад ууралсан уурандаа зэрэгцээ сууж байсан туслахтаа хандан за одоо хангалттай. Энэ нөхөр бидэнд нэг ч үг хэлэхгүй юм байна. Чи энийг яг одоо хороо гэж хэлэхдээ зэрэгцэн чогдоом гаднаас гүйж орж ирээд шинэ нам дуулахаар зэхэж байсан аягтай хорыг Исогийн нүрл унццаад шинэ намыг нуруунд дээрээ үүрч буудлаас гүйж гараад машиндаас сууж харавсан сум шиг тавхдаг. Ийхүү амжилттай шинэ намыг сулсан чогдаам шүнжэнгөө бөөлсөөр ямар ч тач шинэ намыг мань ховсноос нь сэрэж чаддаг ба маргааш нь Ганнам дүргийн алдарт бөө бөөлж Йогигийн аавын сүнсийг дуудаад нуусан газрын гэрчлэгийг олж Исод өгөхөөр бүх бэлтгэл ажлаа базааж байхдаа зэрэгцсэн манай хоёр хурч ирээд бид хоёр ч гэсэн Ганнам дүргийн бөөнар энэ тэнгэрийн дор яг хинэн жинхнээсээ бөө болохоо үзэлцэхээр энд хурч ирлээ. Бид хоёр ч гэсэн Йогигийн аавын сүнсийг дуудана гэж хэлээд Мата зэрэгцсэн Йогигийн аавын сүнсийг уруулаа хамтдаа дуудахаар болцоодог. 나의 고통을 수어라만수 대암제에서 대날구나 대피 쳐구나 땅에 못 나올 죽은 자가 놀고 간다. 너의 말을 내가 하고 싶어. 낭만쟁이. 짓을 잘못 쳤네. 아버지, 이주 계약서. За ингээд магийн биед орсон насны сүнс Йоги болон Исо хоёрыг дагуулад өнөөх газрын гэрчлэгээ нуусан хөршийнхэн хашаа байшинд хүрч иртэл тэр байшинг нь Исо болон түүний хүмүүс аль дээр үед нураагаад нуусан газрын гэрчлэгийг үгүй хийчихсэн байдаг ба. Магийн биенээс насны сүнс гарч явсны дараа Исо маг зандаад тэр өвгний сүнсийг дахиад дууд. Чи дахиад саяныхаа сүнсийг дууд гэж орилоод тамирдж унсан маг цохихоор гараад далаатал үндэсний жуудаа бүхийн авраг Йохи Исогийн далаасан гарнаас нь зурч аваад шууд дээгүүрээ үүрч шидэнгүүтээ яг цагаа тулах юм бол хинэн химбэ гэдгийг ясмаханд нь тултал ойлгуулдаг. Ингээд энэ бүхний дараа Шиннам өөрийг нь барьцаалж 6 сарын турш хорьсон Исог мөн хойд аваа хороочоод энэ хүртэл гимгүү явсан Йохиг гээд энэ хоёрыг хоёуланг нь хамт цагдаа нарт барьж өгчөөд агуу бөө Матер чогдоонтой хамтдаа хурч ирээд найз бүсгүйч нь цагдаа нарт барьж өгсөн дуучлаарай гэж хэлтэл маа зүгээр дээ. Би Йохиг суллагдах хүртэл нь хүлээх болно. Харин та хоёр надтай зэрэгцэж бөө бөөсний хүчинд л миний сахиус буцаж ирлээ шүү дээ. Тийм учраас би та хоёрыг яг одооноос Ганнамын шилдэг хоёр бөө химэн албан ёсоор зарлаж байна гэж хэлснээр Ганнам дүүрэг хүчрхэг 3 бөөтэй болж энэхүү кино маань төгсдгөө. За энэ хүрээд манай энэ удаагийн бичлэг маань дуусаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.